Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих сэдэв бол Өндөрийн зан узар богдынхын тухай ярина. За зан узрыг ярихаас өмнө урдын дугааруудад бол Эрдэнэзуу хийдийн одоо 3 хувилгаатыг ярьсан. Өндөрийн зан узар нь бол Эрдэнэзуу хийдийг 50 жилийн ой дээр нь бол төрсөн ийм тохиолдол таарсан байгаа. Тэгээд Өндөрийн зан узар богд маань 1635 онд одоо 9 зүйл гэдэг газар бол төрсөн. За энэ Төшөөд хаан гомд орж хааны гэр бүлийн 2 дугаар хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа их онцгой эрдэм чадалтай мөн одоо их шинж үзүүлж исэн учраас энэ халахын ноёдууд бол энэ хүүхэд бол тусгай хүүхэд байна хэмээн одоо төрөхт нь үлгийн илгээж исэн эрдний үлгийн хүртэл ингээд илгээж исэн юм зүйл байдаг. Энэ нь бол гэгэн сэцэн хаан тэргүүтээ одоо ноёдууд бол илгээсэн байдаг. Тэгээд Өндөрийн зан узрыг одоо 4 настайд нь Жамбал ламаас бол сахил санваар залаад тэр Жамбал лам бол нэрийг нь бол Ишдорж хэмээн өгсөн байдаг. Энэ нь бол төвдөр бол иш гэдгэн зан одоо санскритаар иш гэдгэн зан базар гэдэг нь бол одоо дорж гэсэн үг юм. Тэгээд Ишдорж хэмээн одоо алдарсан өндөр богд бол. За тэгээд 5 настайд нь одоо Ширээт цагаан нууранд бол одоо анх даншиг наадам хийж өргөмжилсэн байдаг. Өргөмжлөхдөө бол далаа лам болгон Банчин богдод сундаг сүүгээд энэ нь бол Жон Доронтын хойд дүрмэн байна хэмээн онцлоод одоо халахын богд жавцсан дам ботгтын анх дахь дүрээр бол тодруулсан юм түүхтэй. За тэгээд Өндөрийн Эрдэнэзуу хийдтэй одоо ямар холбоо байна, мөн зохиол бүтээлтэй нь ямар уялдаа холбоо байна гэдг нь бол энэ Өндөрийн зан узрын одоо эрхэм шавнар, номын нөхдүүд, хойч мэргэд дээдсүүд бол Өндөрийн зан узар хийдний намтрал туужийг бол зохиосон байдаг. Тэдгээрээс бол яах юм бол миний түрүүчийн дугаарт ярьсан Эрдэнэзуу ба Өндөрийн намтраг гэдгийг бол Эрдэнэзуу хүйдийн үе үеийн одоо Эрдэнэтийн лам нар хойч үедээ өглөөлөн бичээж үлдээсэн мөн дархийн новгоны лам байна. Өндөрийн ба баруун хүрээний намтар хэмээн бичсэн Авгаан дондуу лам байна. Мөн Шарал лам, Давж янцсан лам байна. Гэдэг маш олон лам нар бол Өндөрийн одоо намтар түүжийг бол бичсэн. Эдгээр намтруудыг одоо судалгаа хийсэн сүүлийн үеийн судлаачдын одоо баримт мэдэн дээр бол Өндөрийнхээ намтрыг тулгуурлан одоо цаашиж ярив. Эдгээр номонд бол юу гэж үздсэн бэ гэхээр Өндөрийн намтрыг бол 2 зүйл тулгуурлан авч үздсэн байдаг. Эхнийх нь зохиол бүтээл, дараагийнх нь болохоор одоо энэ өөрийнх нь бүтээсэн одоо бохомж одоо соёлын өв гайхамшигтай хувийг бол ингэж 2 янзаар авч үзсэн байдаг. За Өндөрийн зан базар маань бол соён бүсгийг бол зохиосон байдаг. Энийг бол Арамжин наваа гэдэг өөрөө ургасан гэдэг. За бясалгал хийж яхад нь өөрт нь харагдсан, огторгууд харагдсан бол соён бүсэг бол харагдсан байдаг. За энийг бол 30 жил бодож дотроо бясалгаж одоо Банчин богдод айлтгахад бол энийг бол ирээдүйн чиний ном зохиол болох учраас одоохондоо хүнд хийж болохгүй шүү гэд тэр цагаас хойш 30 жилийн дараа бол Өндөрийн зан узар 1686 онд соён бүсгээ бичиж тойрсон байдаг. За энэ нь бол эртний одоо ланц үсгээс их аван ланц үсгэд тулгуурлан ингэж нарийн одоо төвд болон энтэг үсэгт одоо номнуудыг хэрхэн болох вэ гэдгийг бол нарийн тодорхой болгож одоо дөрвөмтэй тийм нарийн ийм үсэг зохиосон байдаг. Дараагийн нэг асуудал нь бол одоо энэ Өндөрийн богдын одоо бурхтууд байгаа юм. Одоо дархийн хийдтэй тэр маш их дэлхийд алдарсан бурхтууд байгаа. Энэ нь бол монголчуудын Америкийн нэгдсэн улсад хийсэн тэр үзэсгэлэн дээр одоо Өндөр богдын бүтээл зохиолыг дарих борхон эдрийг бол өсөлн дэлгэхэд бол дэлхийд дахинаар тэр судлаачид бол шагшин магтжсэн. Энэ бол эртний хийц бөгөөд энэ маш их гайхамшигтай хийц байна. Энэ сүүлд л одоо монголчууд энийг харуулснаас энэ Америкийн тэр эрдэмтэн бол Өндөрийн зан узрыг бол монголчууд л доошоо хийж одоо харлуулсан юм байна. Энэ бүтээл зохиол нь бол маш гайхамшигтай гэж одоо хэлжсэн гэж ингэж тэр тухайн үеийн тэр судалгааны ном зохиолт нь бол бичсэн байдаг юм байлээ. Тэгээд ном зохиол болон амьдрал үүрэг нь бол дараагийн дугаартаа бол илэрүүлнэ.